Дараагийн мэдээг танилцуулъя. Америкийн нэгдсэн улсын тусгай элч Жон Коул Белорусын ерөнхийлөгч Александр Лукашенкотой уулзсан. За түүний уулзалтын гол зорилго нь Америкийн нэгдсэн улсын зүгээс шаардаж байгаа шаардлагыг уламжлахад оршиж байгаа юм. За тэрээр хэлэхдээ Вашингтоны зүгээс олон зуун улс төрийн хоригдлыг судлахыг шаардсан байна. Авторитар дэглэмтэй Белорус улсын хувьд сүүлийн саруудад олон арга хоригдлуудыг судалж байгаа. За энэ бол Америкийн нэгдсэн улсын явуулж байгаа хүчин чармаалт бодлогын үр дүн болж байгаа юм. Ерөнхийлөгч Дональд Трамп өнгөрсөн онд ерөнхийлөгчийн албан тушаалтаа буцаж ирснээс хойш Минскт ойртогыг ирмэлзэж байгаа. За тус улсын эсрэг авсан хориг арга хэмжээгээ сулруулж инх тайвны зөвлөлдөө бас нэгтгэсэн. За мөн энэ одоо чиглэлд бол хамтран ажиллахаар төлөвлөж байгаа. За ер нь Весина нэртэй хүний эрхийн төвийн мэдээлж байгаагаар Белорусын шоронд 1100 гаруй улс төрийн хоригдол байгаа. За олонхныхон хувьд 2022 оны маргаантай сонгуулийн дараа өргөн хүрээтэй жагсаалт цуглаан болон эсэргүүцлийн үйл ажиллагаанд оролцсон гэдгээрээ баривчлагдсан байгаа. За сүүлийн саруудад улс төрийн хоригдлуудыг судалж байгаа. Энэ дотор бол нэр нөлөө бүхий хүмүүс багтсан байгаа. Тухайлх юм бол Белорусын гудамжны жагсаалын удирдагч Мария Колесникова, Нобелийн шагналт Алекс Билецкий, тэрс үзэлтэн идэвхтэн Никола Статевкевич нар бол багтаж байгаа юм. За Белорусын төрийн мэдээллийн хэрэгслүүд пүрэв гарагт Минскийн засгийн газрын барилга Лукашенко, Жон Коултай мэнчилж тэврэн одоо уншиж байгаа бичлэгийг нь нийтэлсэн байна. За бид хоёр талын харилцаагаа хилцэж байгаа. За энэ нь бол элчин сайдын яамны хэвийн үйл ажиллагаа сэргийхээс эхэллээд улс төрийн хоригдлууд гэгдэх хүмүүсийг судлах хүртэл бүх зүйлийг хамарна. За бид хэдийгээр ямар нэгэн байдлаар нэр томьёо гаргаагүй ч гэсэн энэхүү одоо чиглэлд хамтран ажиллахад итгэлтэй байгаа гэдгээ Лукашенко ерөнхийлөгч хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр хэлсэн байна. За ингээд уулзалтын дараа бол 250 улс төрийн хоригдлыг судлах мэдээллийг ерөнхийлөгчийн зүгээс албан ёсоор тушаал гаргасан. За үүний дагуу бол хүмүүс судлагдах боломжтой болж байна. За үүнийхэн хариуд Америкийн нэгдсэн улсаас тус улсад тавьсан зарим наран нэгэн одоо хориг арга хэмжээг сулруулах боломж Белорус улсад нэгдэж байгаа.